Нэлээд төлөвлөсөн ажлууд маань ингээ яваад ихсэн. Одоо манайх төр бас яг шинэ менежментийн баг бүрдэж эхэлж байгаа. Тэгэнгүүт би нэг л юм хэлдэг. Та хэд шийдвэр гаргах маш том эрхтэй шүү. Бити шийдвэр гаргахаас айгаарай. Хамгийн гол нь тэрийгэ логиктой зөв надад шийдвэрээ ингэсэн юм а гэдгээл маш зөв тайлбарч чадах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хүн нэг шийдвэр гаргасан тэрийг ингээд огт бодоогүй эсвэл ингээд зөв буруу хамаагүй эсвэл шийдвэр гаргаагүй байх юм бол тэр өөр амар том асуудал байхгүй. Тэгээд хэлж байгаа юм хэдүүлээ маш гоё тийм хөндлөн бүтцтэй шийдвэр гаргах тогтолцоон ч гэсэн нэг тиймэрхүү те. Харин шийдвэрүүдээ буруу ч байсан гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь яагаад гэдгийг амар сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгээд хэдүүлээ ер нь бол зүгээр нэг баг шүү. Би одоо заавал та нарын захирал гэдэг юм бол одоо бүр дэлхийд даяар л байхгүй болж байгаа. Бусад тогтолцоороос хэвтэй тогтолцоор шилж байгаа. Гэхдээ манайх бол яг жихэн бодитоор хэвтэй тогтолцоотой шүү. Тэгээд гэж хэлтийн. Тэгээд яг миний асуух дуртай хоёр л асуулт байгаа. Бүх юм дээр яг яасан одоо тэг яах юм. Тэгээд энийг орж ирээ тий. Тэр хоёр асуултанд л хариулчих юм бол бүх шийдвэр гаргаж болно. Тэгээд шийдвэр гаргалтаа чинь ингээд маш тодорхой дараагийн алхмууд нь хүртэл гараа авчин. Тэгээд мэдээж төлөвлөгөөнд уйлдах хэрэгтэй.